Одмондөр суух тавтай морил бий бол хөтлөгчийн хот. Хөтлөгч ямар санаа цаг хугацааны ил нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 170 төлгөөний Одмондөр хажуугаар хүрч байгаа. Дугаарыг Монгол хүнд шинэ машин ураатай сайн моторс болон хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдрийн дамрах. Өдрөмдөө. За Египтийн газар нутгаар аялах нь байна тийм ээ. За энэ удаа дээлтэй илүү ш. Зөвхөн илүү байгаа. За хоёулаа 6 өдрийн дан гэж нэг дайны тухай ирсэн. За тэнд бол Израилууд ямар одоо мундаг тактик, стратегийн болон олон улсын харилцааны төвшөнд ингээ бүх юм бэлдэж байгаа дай хийж болтыг харуулсан тийм ээ. Одоо бид нар бас нэг сонин түүхийг ярьж ирэх. За 1956 онд Египт дэх Суэцийн холбоотой маргаан олон улсын хямрал, дэлхийн хэмжээний хямрал дайныг өтөсөн. За одоо өнөөдрийн зүйрлэх юм бол Кубын одоо Фужингийн хямрал, Афганы хямрал, Борсын булангийн дайн. За одоо Чех юуны одоо манай одоо болж байгаа үйл явдал шүү дээ. Украины асуудал матсуулын түн төстэй үйл явдал гэсэн үг. Товчонд бол. За тэгээд одоо эд хүчин буурж яваа колоничлалын одоо хоёр том их гүрэн Их Британи, Франц, Египтийг амархан ялна гэж найдаад дэлхийн бусад шинэ гүрнүүдэд бяраа үзүүлж бид хэвээрээ байгаа шүү гэдэг тэр нотлох гэж одоо дайрсан. Харамсалтай шившгтэйгээр одоо нутгийн орхин гарсан нэг юм үйл явдлын тухай ярьж байна. Энэ одоо Европын эзэнт гүрнүүдийн 90 үе төгсгөл болж олон улсын шин дэг журам ноёрхох тодорхой боллоо гэсэн тохио. За ер нь бол дэлхийн 1-р дайнаас 2-р дайнаас хойш дэлхийд бол одоо Америк нэгдсэн улс гол ноёлох байр суурийг олон улсын харилцаан дээр эзэлж явсныг бол нэлээд зөв хүмүүс гадарлах баг. Гэхдээ энэ үйл явдлын яг эргэлтийн цэгийн эхлэлийг бол энд тавьсан гэсэн үг. Өнөө их одоо сайн мэдэхгүй л ахaltaа зар санахгүй юм. 1956 онд чинь Монгол улс өөрөө ямар байлаа тийм ээ. Чагуулсан одоо өдөртөгч маань одоо нас бараад тэгээд одоо бид дөнгөж хотчих үйл явдал руу орох гээд явжсэн үү шүү дээ. Тэгээд бид нар хотчлтын Улаанбаатар хотын түүх ярихад чинь одоо 60 хүртэл ихэнх үе гэж явж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд Их Британи, Франц, Араби ертөнд Израиль болон Америк нэгдсэн улсад асар их үр дагавар авчирсан юм үйл явдал байсан. Энэ бол одоо өнөөдрийн хүртэл болж байгаа дэлхийд дахинд болж үйл явдлуудын хамгийн ихний биш, яг ихний биш гэхдээ ихний нэлээд томоохон үйл явдлуудын нэг. Эхнийх нь бол одоо бүр нэлээд эртнээс эхлэх байх л та. За гэхдээ мэдээж хэрэг одоогийн өнөөдрийн тэр нэг Леванте гэдэг одоо бүс нутагт одоо Израилийн улсыг анх байгуулснаас эхлээл одоо Израиль Арабын ертөнцийн хоорондох дайсангал эхэлж байгаа шүү дээ. За энэ бол тэр дайсангалын 6 өдрийн дайных нь удирдгал гэсэн үг юм байна. За ингээд 1869 онд одоо хоёулаа Панамын дүүх дээр хүртэл ярьж байсан тийм ээ. Би ч нэг зүгээр бас нэг нэвтрүүлгийн нэр сонгохгүй байгаа шүү дээ. Панамын дүүхийг ярьжсэн. Тэгээд одоо 1869 онд Суэцийн сувгийн нээлтээр дэлхийн далайн тээврт хувьсгал хийсэн. За энийг товчхонд дуртаад Египтийн цөлийн 160 гаруй километр урт замаар туулсан шинэ хиймэл усан сувгийг Европоос Аз руу хийх аяллаа замыг 8000 км-ээр богиносгосон гэж явснаар. 160 км газар одоо усан сувг татаад тэгээд 8000 км-ийг хэмндэг учраас л одоо энэ сувг гэж өөр юм ачаал бүтэлтэй байгаа юм л да. Усан госууд Африк ТV тойрон гарах шаардлагагүй болсон гэдэг. Уг сувгийн барилгыг Францын алдаа нэр дипломатч Фердинанд де Лесепс гэдэг хүн өдөрдөн гүйцэтгсэн бод 10 жил үргэлжилсэний дараа олон мянган Египт хар ажилчдын амь насыг авч удсны үр дүнд цуг нэгцээ. Суэцийн сувг компани эзэмших удирдах байсан энэхүү одоо сувгийг одоо удирдах байгаа компани нь хувийн компани байсан. Тэр хувийн одоо компанийг Франц, Австри, Оросын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулаад Египтийн захирагч Хедив Исмаил Паша гэдэг одоо Египтийн Паша одоо бас хувьцаа эзэмшдэг гэсэн тийм. За одоо Египт улс биш юм байна тий. За яг одоо энэ чинь нэг Египт чинь тухайн үедээ бол яг нэг Оттоманы эзэнт гүрний харьяач юм шиг гээд яваад байгаа шүү дээ. Нэг өөрөө улс юм шиг ингээд дунд нэг саармаг байдалтай. 1857 онд одоо Хедив Исмаил Паша өөрт нь хоримтлагдсан асар их өрөө дарахын тулд сувгийн компанид одоо тэр Суэцийн сувгийн одоо хувийг эзэмшдэг үйл ажиллагааг хариуцдаг компанид эзэмж байсан 44% хувьцааг. Бөх амар маш өндөр хувьцаа эзэмшижсэн. Их Британи засгийн газарт худалдахаар санал болгосон. Дэлхийн хамгийн хүчрхэг эзэнт гүрэн дээр нэмээд Тэнгисийн
одоо хамгийн том гүрний хувьд Их Британи анхандаа Суэцийн сувгийг эрсдэлтэй лайтай төвд дагалж магадгүй гэж бодоод татгалж ирсэн ч эцэстээ энэхүү одоо хамгийн их энэхүү төслийн хамгийн их ашиг хүртдэг хувьцаа эзэмшигч болж хувирсаа. Тэгээд дуудалж авсан гэсэн үг байна. Суэцийн сувгаар нэвтрэх хөдөө онгоцын 80% нь Их Британи ус онгоцууд байсан. Учираас энэ нь Британи эзэнт гүрний зүүн бүсийн колони орнууд тэр дундаа Эрдэнийн титэм гэж Jewel Crown гэж нэрлэгддэг, Эрдэнийн титэм гэж нэрлэгддэг, энэтхэгтэй холбогддог стратегийн чухал зам болсон энээс үүдэлтэй юм байна. За энэ санаж байгаа бол 1856 онд бид нар чинь Монголын эзэнт гүрнийг албан ёсоор халаад British Raj буюу Британи колони энэтхэг үсийг байгуулсан шүү дээ. Тэгээ энэс энэтхгээс ингээм улам их одоо юу гэдэг британчууд тэнд удирж эхэлсэн гэсэн. Энэтхгийг ерөөсөө. Тэгэхээр тэнх бүх баялагийг зөөж Европ зарж борлуулах дэлхийд даяар тарахын тулд Суэцийн сувг маш онцгой ач холбогдолтой учраас ер нь бол энийг авъя гэж шийдсэн байна. Энэ нэг Арабын ертөнцийн ойрхон одоо бослог хөдөлгөөн ихтэй төвөгтэй гэдэг бид нар ерөөхдөө татгалзаад байсан байгаа юм л да. Ер нь анхандаа бол. За ингээд Суэцийн сувгийг бүрэн хянах болсон Египт улсын аюулгүй байдал нь Их Британи стратегийн асуудал болж ирсэн тул 1882 онд Египтчүүд Европын гүрнүүдийг хөндлөнгийн оролцоонд өргөтсөн Египтийн цэргийнхэн бослог гаргахад Британи улс одоо 44% эзэмшигчийн хувьд цэргийн айрм хэлээжсэн. Энэ үед одоо хурандаа Ахмед Үрбигийн удирдсан үндэсний үзэлтнүүдийг хурандаа Ахмед Үрбигийн тэргүүлсэн үндэсрэг үзэлтнүүдийн бослого нь Их Британи цэргийн хүчний өмнө одоо буц хөгдөж Египт ирэх 60 жилийн турш Британи нөлөөний бүс ивэлд орсон. Протекторат гэж нэрлэдэг. За яг одоо ингээд эн чинь нэг Отоман эзэнт гүрэн ингээд сулрах тусам Кремийн дайнаас эхлээл ингээд сулрах тусам л газар нутгаас ингээд аваад исэн гэсэн үг байхгүй юу ер нь бол. За Египтийг ямар ч юусэн гэсэн одоо Суэцийн сувыг барихтайгаа зэрэгцээд ерөөхдөө Отомантай ингээд баланслуулаад барьцсан иймэрхүү нөхцөл байдал явж байгаа. За Их Британи Суэцийн сувгийг хянсан үйл хэрэг дэлхийн одоо 1 болон 2 дугаар дайны үед одоо стратегийн чухал давуу талыг үзүүлсэн. Дэлхийн 1 2 дугаар дайнд одоо Их Британи улс албатнууд ялахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн сувгуудын нэг. За мэдээч хэрэг ойлгомжтой шүү дээ. Анзак гэдэг Австрали Шинэ Зеландын айрам ирэхэд тэргээр нефт гараа Галиполигийн хойг дээр бууж модгч хүртэл эндээс холбоотой шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайнд ялж байгуулсны дараа Их Британи эзэнт гүрний хүч нөлөө ихээхэн үлэмж хэмжээгээр буурч эхэлсэн. Энэтхэг Пакистан, Бирм тусгаар тогтнол олж авсан. Яг энэ үед Малайз, Кен, Кипрт Британи ноёхлын эсрэг бослог хөдөлгөөн гарч эхэлжсэн. Египт 1922 онд албан ёсоор тусгаар тогтносон боловч Их Британи улс цэргээ байршуулсан хэвээр байсан. Тус улсын дотоод болон гадаад олон асуудлыг шууд хяналтандаа барьж исэн гэсэн. Ердөө 1947 онд Их Британи цэргүүд сувгийн бүс буюу зон гэж хэлдэг шүү дээ. Channel zone гэж нэрлэдэг. Одоо сувгийн бүс гэдэг газар л шилжиж байрлсан. Тэрнээс бол бүр улс орон даяар нь цэргээ байршуулсан байсан гэсэн. Гэхдээ бодолтой нөгөө 44 онд 43 онд нөгөө 42 43 онд нөгөө Хойд Африкийн кампань болох чинь Египтээр дүүрэн армин хийж байгаа шүү дээ. Тий. За ингээд одоо Египтийн хантхуйн хаан одоо 1950 одоо Египтийн хаан Фарукийн өмнөх тохиролцооны дагуу Их Британи 1956 оныг хүртэл тэнд цэргийн баазаа хадгалж болох нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэвч Египтийн ард түмэн одоо Фарукийн эсрэг эргэс яасан мэхэр түүнийг еврейн улсыг байгуулахаас сэргийлж чадаагүй. Израилийн улсыг байгуулахаас сэргийлж чадаагүй нэгдүгээр. Үүний дараа Араб Израилийн дайнд Египт ялагдсан. Энэ буруутгасан. Дээр нэмээд одоо Британи гадны одоо гар хөлийг армийн одоо ингээд Суэцийн сувгт байршуулах эрхийг өгсөн гэдэг ийм 2-3 нөхцлөөр ерөнхийдөө ард түмний дургуут улам нэмэгдсэн. За одоо Суэцийн сувгийн бүсэд Британи цэргүүд болон тэнд ажиллаж байсан одоо сувгийг ажилчид гэж нэг хүмүүс байгаа даа шүү дээ. Хоёулаа санаж байгаа бол нөгөө нэг Панама хотын түүх ярихад бас нэг юм үйл явдал болж байгаа шүү дээ. Тэндээ бүр Америкаас илүү тансаг орчсон бүрдүүлсэн байсан гэдэг шиг бас ингээд одоо тухайн сувгийг ажилчид энгийн иргэд цэргүүд нь бол тансаг амьдарч байгаа шүү дээ. Хажууд нь Египтийн ард түмэл үлэм зэлмэн байж. За энэ хоёрын одоо зөрчил контраст гэж хэлдэг шүү дээ. Одоо илт ялгаатай байдал нь бол мэдээж таалагдахгүй. Өөрийнх нь нутаг дээр нь өөр хүмүүс тансаглаад өөр хүмүүс тансаглаж чадахгүй адилхан тэрний талд нь ч хүрэхгүй амьдралаар амьдарч байхад ямар ч тохиолдолд дайсагнал одоо хүн амын нутгийн хүн ам болон тэнд оршин суугаа гадныхны хооронд бол дайсагнал өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Үүмэн самуу галдан шатаалт буудалцсан өдөр болон гарч усгсан тул одоо Британи армийн тэнд байрлаж байсан цэргийн гарнизон цэрэг онц байдал зарласан тэр бүс нутагт.
Ингээд 1952 он гэхэд чөлөөт офицеруудын хөдөлгөөн хэмээн нэрлэлтэй байсан Египтийн армийн өнцөрг үзэлтэй офицеруудын клуб гэдэг юм уу эвсэл нэгдэл хөдөлгөөн нь за одоо ер нь л хангалттай гэдэг тест төвчгээ болоод цэрэг эрхэлтэйсэн. Ингээд хаан Фарукийг хаан ширнээс нь буулгаад Итали руу цөллөгт явуулсан. Цөллөгт явуулахдаа тэнд Италидаа бас тансаг амьдарч байсан байна. Дараа жил нь Египт өөрийгөө бүгд найрамд тулс хэмээн зарласан. Бүгд найрамд тулс гэж зарлаа гэдэг чинь бид нар хаанаар удирдуулахгүй ард түмэн бүгд найрамдад сууж агаад бүгд найрамдалтайгаар хилцэж байгаад асуудлаа шийднэ гэдэг парламентын засаг хэлж байгаа шүү. Энийг одоо дахин хэлээд бүгд найрамдах улсаа тунгасан улс тунгасны баяр маяр гэл ингээд төөрөөд идэх те. За ингээд одоо энд одоо чөлөөт офицеруудын хөдөлгөөний одоо удирдагчаар хурандаа Гамал Абдел Насер гэдэг нөгөө 6 өдрийн дайны бас гол дүр. Египтийн шинэ удирдагч ерөнхийлөгч болон гарч ирлээ. Тэр бол Египтийн гадны нөлөөллөөс гадны гүрнүүдийн нөлөөллөөс бүрэн чөлөөлөхийг эрмэлзсэн тууштай, харизмтай араб өнцөрг үзэлтэн байсан. 1950-ад онд Америк болон барууны орнууд зүйл холбоод улстай юу болж илаа тийм ээ хүйтэн дайн буюу төмөр өшгөний хоёр талд Европыг хуваачихсан, дэлхийг хоёрч хуваачихсан, дайсгансан байдалтай байсан. Төмөр хөшиг Европыг коммунист зүүн, капиталист өрнө гэсэн баруун гэсэн хоёр хэсэгт хуваачихсан байсан. Дэлхийд даяар хоёр тал өөрсдийн толботнуудыг нэмэгдүүлэхийг хичээж нөгөө талынхаа нөлөөг хязгаарлахыг зорж геополитик дээр суурилсан гадаад бодлого одоо явуулж ирсэн. Энэ хүйтэндээ гэдэг санаа нэг өөрсдийнх нь газар нут дээр дайн болохгүй. Дандаа 3 дахь орны газар нут дээр болдог дайныг хэлж. Хойд Солонгос, Вьетнам гэл ингээд дүр нэрийг хэлэхэд бүгд харагдана. Мөв гэдэг. Өмнөд Америкч зөндөө болсон байна. За ингээд Арабын ертөнцийн хамгийн хүчрэг улс тухайда байсан Египт нь аль ч талд нь үнэтэй холбоотой байж чадхуйц бялуу шиг харагдаж байсан. За ингээд Насер ерөнхийлөгчөөр нь аль тал руу нэрэх байсан бол гэдэг асуулт бол ойлгомжтой. Тодорхой хэмжээр гарч ирнэ. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Dwight Eisenhower Насерийг өөрийн талдаа татахын тулд татахыг хүсэжсэн ч гэсэндээ Насер өөрт нь нэлээх том зэвсгийн 8 хийя гэдэг санал тавьсан. Насер нь өөрөө одоо Eisenhower. Израиль нь Америкийн нэгдсэн улсад одоо Израиль улсыг ч одоо Америкийн нэгдсэн улсыг дэмждэг хүн олон. Тэгээд худалдсан зэвсгэрний одоо Египтүүд нь Израиль руу дайрах магадлал өндөртэй байсан учраас Америкийн нэгдсэн улс Насерийн энэ хүсэлтийг няцаахаас өөр аргагүй болсон. Үүний оронд нь харин Америкийн нэгдсэн улс Их Британи хоёр нь хамтдаа Насерийн Египтийн Египтийнхээ эдийн засгийг шинжлэхдээ одоо modernize гэж хэлдэг. Орчин үеийн эдийн засгтаа болгож хувирах Насерийн одоо тийм амбицтай төлөвлөгөөний нэг хэсэг болсон Асваны далан гэж бит. Одоо урт байгаа. Энэ даланг барихад энэ далангийн санхүүжилтийг олгоё гэж одоо санал болгосон. Их Британи болон Суэцийн сувгийн бүсээс 1956 оны 6 сар гэхэд цэргээ гаргахаар тохиролцсон юм. Гэвч Израиль болон түүний хөрш улс орнуудын хил орчмын хурцлал байдал уламд амжирч Израилийн арим Египтийн хяналтанд байсан Газын одоо зурвас товтлон 36 Египт цэргийг алж өргөсөн байна. За энэс болоод Газын зурваст одоо дайр сүүл явдал Насерийг айрмаа ер нь яаралтай шинчилж орчин үеийн зэвсгэлтэй болох ёстой юм байна. Энэ тэргүүнд гэдэг тийм бодол хүчтэй нөлөөлсөн. Нэгэнт Америкийн нэгдсэн улс одоо зэрэг зэвсгээр одоо цэргийн технологи зэвсгээр туслахаас хөдөлთა хийхээс одоо татгалцсан учраас Насер зөвлөлтийн блок гэж ярьдаг. Зөвлөлт холбоод улстай яриад зөвлөлтийн блокоос дэмжлэх хүссэн. Зэвсэг авъя. Энэ үед одоо коммунист Чехословак орчин үеийн танк байлдааны онгоц худалдаа авах томоохон хэлцээр байгуулсан. За би энэ дээр их чухал юм хэл. Коммунист Чехословак гэдэг нь одоо зүгээр Чех улс л та. Чехословак ч өөрөө өнөөдөр Европын одоо зүүн Европын улс дотроос бүх зэвсгээ өөрөө хийдэг, сумтайгаа хийдэг ганц улс. Тий. Онгоцоо хийдэг, танк хийдэг, буугаа хийдэг. За энэ Гитлерийн Герман одоо Сүдетийг нэгтгээд Чехословакийг өөртөө нэгтгэдэг хамгийн том шалтгаан нь Германы армийн асар том одоо дайны машин үйлдвэрлэлд Чехийн хүнд болж үйлдвэрүүд чухал үүрэг гүйцэтгэх байсан учраас Итали, Чех гэдэг улсуудыг бүгдийг татж өөртөө нэгтгэсэн юм байна. Шүү. За энийг ийм зөв. Тэгэхээр ерөнхийдөө одоо ч хүртэл одоо Чехт чинь Чех АК бууд хийдэж штэ лицензтэйгээр. Чехийн өөрийнх нь хувилбар АК. Тийм. Одоо тэгээд тийм болохоор одоо АК, МАК, онгоц бүгдийн орчин үеийн нийлүүл гэрээс. Яг энэний дараа Арабын ертөнц одоо асар их ялалт байгууллаа гэж үзсэн байхгүй. Насерийг Насерийг тэрэнд урамшингуудаа Америкийг улам өдөө хатгахын үднэс коммунистуудтай дипломат харилцаа тогтоосон. Улам дургийг нүргэсэн.
За энэ үед нөгөө нэг Тайваны хятад буюу одоо Чанкашигийн Гоминданы хятад нэгдсэн улсын байгууллагад аюулгүй зөвлөлийн 5 улсын нэгээр сууж ирсэн учраас. Тэгэхээр одоо коммунист хятад буюу бүгд одоогийн бүгд хятад улсыг улс гэдгээр хүлээн зөвшөөрсөн улс их цөөхөн байсан. Яг тийм олон биш. Тэрний хамгийн ихэнд зөвшөөрсөн улсынх нь нэг нь Монгол улс шүү дээ. Тийм болохоор одоо Тайваны хятадтай харилцаа бүгд хятад улстай харилцаа бол одоо бас их өөр бөгөөд өөр мэт. Энийг бас дурдах хэрэгтэй. 2002 онд Тайваны хятад Монголыг аль биесээр парламентд зөвшөөрсөн шүү дээ. Эзэн хаврын хувьд бол Насертай холбоотон болох орлого улам хүнд болж толгойных нь өвчин болж ирсэн. Эцэст нь энэ бол ингээд Оросын савар талдлаа, Оросын өвөр талдлаа л гэдэг шүү дээ. Эцэст нь Америк нэгдсэн улс одоо Их Британд хоёр одоо Асваны далангийн төслийг санхүүжүүлэх саналаасаа татгалцсан. За болив. Одоо нэгсэндээ жоохон одоо барьцаа гэж хангалж байгаа байхгүй одоо луунжих маягаар гэх юм уу. Энэ шийдвэр дэлхийд дахин ноцтой үр дагавар авчрахыг Их Британи, Америк хоёр одоо төсөөлөг байсан байгаа шүү. Ингээд одоо 1956 оны 7 дугаар сарын 26-нд энэ цас төслөөсөө татгалцсны дараа Насер дэлхийг зочроосон мэдээлэл гаргасан. За хамтран ажиллагчийн дараа тэр мэдээллийг сонсцгоё. За Монгол хүнд шинэ машин вариатай сайн моторс манай өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За сайн моторс маань Монголд анх удаа 100% цахилгаан пикап машины the brand Gila Ridara-г албан ёсны хэрэгтэйгээр оруулж ирсэн юм байна. Цахилгаан пикап гэж сонсч байсан уу та? За яг одоо тэгэл цахилгаанаар бол трак хийдэг л дээ. Тэгэхээр би пикап байх болцоотой л гэж үзсэн. Тэгвэл Монголд анх удаа 100% цахилгаан пикап орж ирж байгаа юм байна. Тэгээ дээрэс нь албан ёсны хэрэгтэйгээр ихээр энэ чинь одоо засвар үйлчлэгийн ч гэсэн албан ёсны одоо цаанаас аюу стандартын дагуу гэсэн үг шүү дээ. Ийм үйлчлэгийг ер нь би их гоё гэж боддог. Нэг гар дээрээс биш яг албан ёсны тэр дэлгүүрээ гэх юм уу юу гэдгийг тэндээс нь худалдаж аваад тэр баталгаа хугацаантай тэр чин засвар үйлчлэгээтэй одоо юутай халамжлагчтай л гэсэн үг шүү дээ тий. Чин тэгэхгүй одоо захаас машин худалдаад авчдаг нэг юм нэвдэрчдэг нөгөө хүнтэйг хэрүүл хийх үү яах вэ? Ядаргаа болно юм сте. За тэгээд ер нь бол би пикап машиныг ачааны машины нэг одоо жижигсэрүүлсэн хөлбөрл гэж боддог байхгүй юу? Тэгсэн чинь хэдүүлээ 3 сарын сүүлээр нэг зайсан хил нэг ивент дээр очиваа. Тэгсэн чинь пикап машин чинь үгүй тийм ачааны машин биш юм биш үү? Эдний пикап чинь үгүй тийм гоё тийм лакшери тийм машин юм байна. Тэгээ юу гэж хэлмээр тийм тансаг гэх юм уу? Тэр юу муу яасан ч гоё салон молон яасан ч том юм доторх зай маань бүр өстэй бүр ийм пикап байдгийн байна л гэж одоо гайхаж ангаасаар байгаа л хурж ирлээ. За гэтэл бас тэр юутайгаа салон молонтойгоо адилхан хурд хүч нь бас их сайн гинэ. Электромашин ч угсаа амар шүү дээ. Тийм үү. Юу цахилгаан мотор. Биш нөгөө нэг дотоод шаталтын хөдөлгөөнөөс бүр амар шүү дээ. Тийм гин. 3 тоног чирэх хүчтэй гэж байна. За тэр юу нэ штэ твшний хэсэг нь 1 тонны даацтай гэж байна. За 4.5 секундэд 100 км/цаг хүртэл хурдтай. Яа нэг цахилгаан мотор гэдэг. Амар юм байна. Тогн залгаал дуусаа штэ. Год өсрэл алга болно. За тэгсэн энэ юу штэ тийм. Geely гэдэг энэ групп нь өөрөө бүгд найрамдах хятадаар дулсын тэргүүлэгч хувийн эмчит компани юм байна. Geely юм уу, Geely юм уу? Geely л вэ. Geely гэж уншмаар л юм байна шүү дээ. За 30 гаруй жилийн ариун түүхтэй Volvo, Zeekr, Lincoln Co зэрэг брэндүүдтэй юм байна. За манай Ridara нь болохоор Volvo-гийн энэ бүтээгдэхүүн байхгүй. За хараад анх одоо худалдаанд гарснаас хойш 3 жилийн дотор дэлхийд 4-р бичигдэх болсон юм байна. Мөн Хятадын номер 1 EV пикап машин болж чадсан. За зах зээлийнхаа 60% эзэлж байгаа юм байна. За ингээд хараа 2 пикап зарагдлаа гэхэд нэг нь л Geely-гийн Ridara байдаг гэж ойлгож болохоор. Хятад уу? Тий. Тэгэхээр эн чинь бол чанар нь бол танигдсан. Тэдний жоохон байхад Beijing Jeep гэдэг нэг Jeep байдаг гэсэн. Тэрэн шиг одоо гэхдээ тэрийн үе бол өнгөрсөн шүү дээ. 90 он. Хаа байсан Beijing бий шүү дээ. За яг. Jimbe юу? Jimbe гэдэг шүү дээ. За Beijing Jeep гэдэгсэн. Одоо тийм өөр өсөн. Хятадын маш амар болсон байл. Энэ бидгтээ энэ пикапыг бол яг цэвэр нэг тийм multi-purpose гэж хэлж шүү дээ. Олон төрөлт, олон зорилготой. Ялангуяа манай хөдөөний малчд бол маш их хэрэгэлдэг унаа бол юм байна гэж анзаарсан. Яа тэгэхээр за яг би цахилгаан биш нь ер нь пикапаар хөдөөгөр л битүү штэ. Тийм үү. Дандаа зөвхөн пикап сонирхдаг. А тийм. Бүр тэр нь илүү яг бол дотор нь дөрүүлээ суучна. Хойно ачаа тавьчихна бүр олон юм ярих юм бол дээр нь хүнээ тавьчихна. Хүнээч тавинд баг хитэ хойно ачиж болох шүү дээ. Энэ мэндэл жоохон гялгар нэ гили милитэйгээ ярьж байгаад нэг арай жоохон хөдөөний болгоод өгчүүл бүр алах юм шиг. Гэхдээ амар үнэхээр гялгар гоё машин байлаа.
цахилгаан болохоор ч нөгөө дотор салон болооч угаасаа өөр болно шүү дээ. Дандаа уцал явна шүү дээ. Ойлгож байна уу? Илүү дөтөө юм явахгүй байхгүй. Тэгэл машины шасси гэдэг байгаа чи тэр даатс нь болохоор шасси нөхгүй. Шасси Volvo гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр даатс сайтай гэсэн. Volvo ч ингээд харахаар танк шиг машин дуудсан чинь. За ингээд магтжээ. За баярлалаа. Би ч нэ машин сайн мэддэггүй. Би ч мэддэггүй. Гэхдээ ер нь бол баримжат. Унж мэдээд унтрах юм бол найзаа энийг хардаал гэдэг хүн багхгүй. Төлхөрөө төлгсөн үү гэж асуудаг хөтэй чамаас. За баярлалаа. За юу яах юм бэ? Очоод унж үзэж болох юм байлээ. За шоурум нь болохоор Holiday Inn гэдэг хийд нэгийн яг баруун талд Holiday Inn зоч буудлын яг эсрэг талд ер нь бол Holiday Inn цанхаар харагддаг юм дөө гэж байхгүй. Энэ сайн хэсэг тэмдэглэждэг. Энэ тэгээд тогон залгачт юм тий. 220-д. Тий 220 380 ялуулаар нь зэнгэлж байгаа. Тэгвэл энэ баг аймаг болгон дээр нэг зэнгэлэгч стал тавил зүгээр л юм байна да. Тэгэх юм бол энэ машин чинь алах юм байна. Тий. Гэтэ эн чинь баг манай хэрвээ малчин айл өрхөд нөө юугаараа зэнгэлж болох байх. Жог удаан л байх л та. Моторын хавтангаар шууд залгаж зэнгэлэх арай худлалах гэж бодчих. Би нөгөө батарейг зэнгэлэх байх. Тий. Юунаасаа батарей юугаа хоримтлуулна штэ. Энерги цахилгаанаа. Тэгчээ тэндээсээ шууд энэ лүгөө залгаж болох байх үү. Тэг яадаг юм бол тий. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал 72 70 88 55 гэдэг дугаарыг уцруу залгаж болно. За тэр харин нөгөө шоурумын дахиад хэлэхэд хийд нэгийн яг хажуу талд хажуу бөөрөнд нь баруун талын гээд маш томор жилийн сайн моторс гэж бичсэн байна. Тэнцээ очиод үзээд тэгээд унж үзэж болох хаа. Хийд нэгийг хүн мэдх юм. Хүнсний их дэлгүүр. Үгүй одооны хүмүүс. За тэгээд тэр ч одоо юу юм. Зүгээр л юуны урдлахгүй. Бөмбөрийн бөмбөрийн хойно тий. Тийм үгүй хийд тэр чинь Raffles болсон шүү дээ. Raffles гэдэг сургууль хэлээд шүү дээ. Тийм. C1 телевизтэй бай. За тийм. C1 телевизийн хажуутлын халах шүү. За өнөөдрийн дугаарыг маань Монгол хүнд шинэ машин ураатай сайн моторс Geely Radara брэнд ивент тэтгэлээ. За үргэлжлэе. За баярлалаа. Ингээд одоо нэг Америк юу хоёр татгалцсан чинь Их Британи хоёр 70 барих санхүүжилтийн өгөхөө болсон чинь насаар ингэ бодчихсон байхгүй. Тэрний юу байсан бэхээр 1956 оны 7 дугаар сарын 26-нд насаар бид энэ сувгийг Египтийн ард түмэн бид энэ сувгийг амь насаараа, гавлын ясаараа, ариг ясаараа, мах цусаараа ухсан. Энэ мөнгө бол биднийх. Суэцийн сувг биднийх. Бид Асваны даланг өөрсдийнхөө мөнгөөрөө барина гэд одоо Насер Суэцийн сувгийн компани ашгаар Асваны далангийн санхүүжилтээ барихаар төлөвлөд ийм ингэж зарласан. Нэгсэндээ Суэцийн сувыг шууд улсын болгосон. Одоо нөө тэдний өмч чам байхгүй тий. Түүний мэдээлэл Египтийн ард түмний хувьд бол асар их баяр, уухай, баяр хөөр явчихсан. Гудамж нь гараад стаж гэж бүжгэлдэг ажил юм байсан. Насер энэ үйлдэл одоо хуулийн хүрээнд байсан бол компани хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг шударга үнээр худалдаж авах хэрэгтэй байсан. Гэвч одоо түүний энэ шийдвэр олон улсын хямрал дайн дэлхийн тахны хүчит тэнцвэр шинэ нэрийг эхлүүлэх шалтгаан болсон. Их Британд ерөнхий сайд Сэр Энтони Иден гэж нөхөр байсан тухайд. Тэр одоо үүнийг Британий үндсэн ярих хэсэгт одоо ноцтой цохилт үзүүлсэн одоо хохир үзүүлсэн гэж үзэн уурсан учраас жил бүр 15,000 усан онгоцон Суэцийн сүгээр дамжин өнгөрдөг бөгөөд эдгээр нь ойрох дорнотоос Их Британд зайлшгүй шаардлагатай газрын тос нөөцийг авчирдаг. Суэцийн сүгийг алдах нь Британий эдийн засагт сүрэл авчирсан. Тийм ээ. Өнөөдөр дэлхийн нефтийн бараг тэн хагас нь энэ сүгээр дамжин Европ руу явж байгаа. Үүнийг үүнгүүгээр баруун Европ, Скандинавын орнууд бусад олон орны аж үйлдвэр зогсох байсан. Энэ бол өрөндийн ертөнцийн үйл аж үйлдвэрлэлийн амин чухал асуудал байсан. Ерөнхий сайд Идений үзэж байгаагаар бол Насер эрхийн хуруугаараа Британи улсын одоо улаан хоолой буюу амьсгалах улаан хоолойн дээр эрхийн хуруугаараа дарцсан гэсэн үг. гэж үзсэн байна. Иден 1930-ад онд дэлхийн 2 дугаар дайны үед Британий гадаад хэргийн сайраад дээр ажиллаж ирсэн. Энэ үедээ тухайн үед нөгөө аливаа төрөмгөлөгч дарангуулагч талд буулт хийж, Гитлерт буулт хийж, Муссолинид буулт хийж, шаардсан бүгдийг зөвшөөрдөг аргадах замаар инх тайвныг тогтоох бодлогыг баримталдаг талынхаа эсрэг хүчтэй шүмдэлдэг байсан юм баггүй. Иден тэрүүгээрээ их нэр хүндтэй болсон. Тэрнийхээ нэр хүн дээр ерөнхий сайд болсон баггүй уул нь. Энэ үед бол Идений эрүүл мэндийн байдал жоохон таархан бас бухимдсан учраас түүний тарих толгой гавлна үнэн зөв дүгнэлт хийх чадваргүй байсан. Насерийг Гитлер Муссолини шиг аюултай арабын дарангуулагч болж ийн гэж үзээд түүний бай газар нь зогсоох хэрэгтэй гэж өөртөө болон бусад кабинетд итгүүлсэн британчуудад. Египтийн ерөнхийлөгч Насерийг зайлуулах ёстой гэж тэр шийдээд
Францын ерөнхий сайд Ги Моле гэдэг хүнийг одоо өөрийнхөө тэр холбоотон хамтсаатан болохоор өрс. Яг бол Сууцын сувгийн чинь хамтран хувь эзэмшигч нь Франц шүү дээ. Насерийг авч хаях бас нэг өөр ноцтой шалтгаан байсан Францад. Франц өөрийн Африк дахь колони Алжирт Алжирийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн эсрэг колони дайжсэн. Тэр босогчдыг Насерийн айрам сургаж зэвсгэр хангаж ирсэн. Тийм учраас Насерийг зогсоох нь Алжирийн асуудал чухал хэрэгтэй гэж үзсэн. Их Британи, Франц хоёр Сүүцийн сувгийн хяналтыг өөрсдөө буцааж авах. Насерийг засгийн эрхээс зайлуулснаар дэлхийн хүчрхэг гүрний байр сууриа дахиж нэг удаа харуулах цэргийн нууц ажиллагаа төлөвлөж эхэлсэн. Тэр зун нь одоо Америкийн шахалтаар Иден олон улсын хурал зохион байгуулахыг зөвшөөрсөн. Яг бол Америк ер нь эдгээр нэг юм эвгүй юм хийх гээд байна. Энэ Сүүцийн сувг дээр. Тэгэхээр Америк та нар ер нь олон улсын хурал хийж одоо олонтойгоо зөвлөсөн. Энэ хямралыг игтэмний замаар шийдвэрлэх эцсийн орлого байсан. Лондоны Lancaster House гэж нэрлэгддэг одоо манайхаар бол одоо засгийн газрын ордон ч юм уу те нэг одоо Шангри-Лагийн Grand Hall ч юм уу тийм газар Lancaster House-д нэгдсэн Сүүцийн баг хурлын эхний өдөр олон улсын анхаарлыг татсан. 22 улс оролцсон. Үүнд өрсөн 22 одоо 24 улс өрснөөс Египт, Грек хоёр энэ одоо баг хуралд оролцоогүй. Ингээд оролцсон 22 улсын 18 нь Их Британи, Францын байр суурийг дэмжиж Сүүцийн сувгийг олон улсын хяналтанд буцааж өгөх саналыг дэвшүүлсэн. Гэвч Насер уг саналыг эрс нэцээсэн. За энэ 22 улсын 18 гэдэг улс нь Европ их улс зөндөө олон улсууд орж байгаа шүү дээ. Эднэр энэ хоёр дайн хийж эрсдлийг хүлээнэ. Харин бид нар зүгээр дэмжснийхаа төлөө бид нар бенефит авна. Ямар бенефит авах вэ? За Сүүцийн сувгаар одоо тэдэн жил өмнө тарифа тогтоох гэдэг өөр гадаад бодлого чинь тэр чигээр 8 шүү дээ. Тийм учраас 18 улс дэмжсэн. Насер л ганцхан эсэргүүцсэн хэцаасан. Америкийн тэрийн нэрийн бичгийн дарга байсан тухайн үеийн одоо John Foster Dulles гэдэг аэропорт байдаг санагдах юм тий. Dulles британчуудыг Египт рүү халдан давталахыг Америкийн нэгдсэн улс эзэж дэмжихгүй гэдгийг аль бие усаар сануулсан. 18-аас 4 татгалцсан шүү дээ. Нэг нь Америк юм тий. Үгүй тэр Европын улсууд байхгүй. Тийм. Одоо Dulles-ийн үзэж байгаагаар бол Насерийн одоо эсрэг цэргийн ажиллагаа Арабын ертөнцийн бүх улсуудыг зөвлөл холбоот улсын гарт өгч өрөх байсан. Өгчхөр байсан. Хамгийн цаад санаа нь юу байсан бэ гэхээр хоёр чухал одоо Америкийн татгалзах хоёр аюул том шалтгаан байсан. Нэг нь бол одоо геополитикийн стратегийн хувьд Арабын ертөнцийг Америкт алдна гэдэг бол зөвлөл холбоот улс алдна гэдэг бол хамгийн том аюултай зүйл юу юм бэ? Британи Сүүцийн сувгыг сонирм биш гэж үзсэн. Хоёрдугаарт нь ерөнхийлөгч Эйзенхауэр дахин сонгогдох кампанид ажлыг явуулж ирсэн. Болохоор элдв анхаарлын татсан асуудал одоо анхаарлын сатааруулах асуудалд Америк нэгдсэн улсын гадаад бодлого татагдж орохыг хүсээгүй. Одоо ингээд одоо Иден анхааруулсаар байхад үл тоомсорлон түүний хувь тавиланг тодорхойлох алдаага хийсэн. Их Британи, Франц хоёр аль хэдийн дайны замыг сонгочихсон байсан. Гэхдээ хамгийн сонирхолтой нь эхэлж Насер руу дайрсан нь бол Их Британи, Францын аль нь ч биш, Израиль дайрсан. За 10 сарын тухайн жилийнхаа 10 сарын 29-нд Израиль одоо Америкийн сонгуульч нь 11 сард болж байгаа шүү дээ. За 10 сарын 29-нд Израилийн десантын зэргүүд паратрупууд десантын зэргүүд Египтийн Синай хойгт бууж стратеги ач холбогдолтой Митлагийн хавцлал гэдэг тийм гарцыг эзэлж авсан. Ингэснээр хуурай замын зэргүүд Синай хойг руу орох болцоог нисгэсэн үе таалгыг. Нөхцөл үндэсний байгууллага дээрээс Израиль улс тус ажиллагаагаа Газын зураг Синай хойгоос цэргийн үйл ажиллагаа явуулдаг Палестины Фидаин гэдэг зэвсэгт бүлэглэлийн дайралтаас өөрийгөө хамгаалах арга хэмжээ байсан гэж мэдгдсэн. Гэвч Синай хойгт Фидаины цэргийн бааз байтугай түвшинс газарч байгаагүйсэн баг тухайд. Британи, Франц өөрийн олон улсын хамтын нийгэмлэгийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж гэж мэдэгдээд аль талд нь 12 цагийн дотор байлдааны ажиллагаа зогсоож бүх цэргээс Сүүцийн сувгаас 10 миль буюу 16 км-ийн зайтай татахыг тулгын шаардсан. Үүнийг дагахгүй болвол энэ тулгын шаардлагын одоо нөхцөлийг хэрэгжүүлэхийн тулд хөндлөнгөөс оролцсон цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцсон гэж анхааруулсан. Израиль Египтэд энэ цаагаараа Египтийг Синай хайг болон Сүүцийн сувгаа орхихыг шаардсан хэрэгсэн. Израиль энэхүү шаардлагыг хүлээж авсан бол мэдээж хэрэг Насер татгалцсан. Ингээд 10 сарын 31-нд одоо тухайн үйл явдлаас 2 хоногийн дараа газрын дундад тэнгис байрлсан aircraft carrier гэж нэрлэдэг шүү дээ. Онгоцны тээвэрлэгч усан хөлөг онгоцнуудаас их сонгоц тээвэрлэгч хөлөг онгоц Кипр, Мальтагийн баазуудаас хөөрсөн Британи, Францын онгоцнууд Египтийн нис хүчний бааз цэргийн хамгаалтын байгууллагын болон дэд үтцийг бөмбөгдөж эхэлсэн.
Энэ бүхэн гаднаасаа харагдж байгаагаас шаал өөр байсан уул нь. Израилийн ерөнхий сайд Дэвид Бен Гурион хэдэн сарын туршид энэс өмнө Египт рүү дайрах талаар бодож исэн бөгөөд үүнийг Израилийн зэвсгэгчний командлагч Моше Даян дэмжижсэн. Тэгэхээр Израильд бол энийг хийх хүсэл байсан гэсэн. За шалтгаан юу гэхээр хоёр том зорилго байсан байна. Арабын бусад удирдагчдын нэг адилаар Насер Израилийг одоо хууль ёсны улс гэж тооцдог учраас харилцаа байхгүй. Энийг улс гэж үздэг байсан гэсэн. Тэгэхээр энэ улс гэж үзэхгүй гэдэг чинь хизээний хэсэгт энийг устгах гэсэн үг байхгүй. Насер Чехословакаас орчин үеийн зэвсэг хүлээж авч ихэлснээр Израилийн оршин тогтнолд аюул учруулж болцсогүй гэж тэд үтсэн байна. Мөн Египт Тираны хоолой гэж үгүй одоо чанал юм да. Тэр нь болохоор Израилийн улаан тэнгист ордог цорын ганц бомб тотхгүй. Тэр бомбтор Израиль бас одоо урд өмдөвтэй ингэж далаагаар харьцдаг. Тэгсэн чинь тэр бомбтын нөгөө нэг хоолоогоор нь усан хос явуулахыг хориглосон. Боцсон. Блок хийсэн гэсэн үг л дээ. Одоо энэ асуудал ч гэсэн одоо хүртэл байдаг. Тэгээ Израилийн нөгөө нэг газар одоо энэтхийн далай зүүн өмнөд Азитай их худалдаа, Африктай их худалдаа бүгдийг нэгэд блоклцсон байсан санаа. Тийм болохоор одоо Израиль үүнийг энэ дайныхаа далимд зогсоох хүссэн. За ингээд хоёр том зорилгын үүднээс одоо стратегийн зорилгын үүднээс Израилийн оролцсон. Францын хувьд Насерийг зайлуулахын тулд Израильтай холбоотой болох сонирхолтой байсан бол Их Британий ерөнхий сайд Энтони Иден өөрийгөө төрөмгийлэгч гэж харагдуулахаас болгоомжилж ирсэн. Ингээд Францууд нэгэн төлөвлөгөөг боловсруулсан. За энэ төрөний нөгөө ярьдаг Израилийн довтлогооны одоо тайлал нь. Парисын ойролцоох Севр гэдэг нэртэй хотод Британи, Франц, Израилийн төлөөлөгчид дайн хийх нууц төлөвлөгөө боловсруулах уулзалт хийсэн. Израиль эхлээд Египт рүү довтлох бөгөөд ингэснээр Их Британи, Франц хоёр инх тайвныг сахиулагч дүр эсгэн урьдчилсан тохирцсон ёсоор тулгын шаардлага хоёр талд гарганаа. Израиль үүнийг хүлээж авах нь тодорхой, харин Насер татгалзсан. За тэгэхээр нь цэргийн интервенц. Үүний дараа Севицийн сувгаа хамгаалах нэрийн дор тэд Египт рүү халдан довтолж Насерийг засгийн зэрэгээс зайлуулах байсан. Гэхдээ нэг сонирхолтой нь Насерийг зайлуулсны дараа яах талаар бодиттой төлөвлөгөөд план байгаагүй альч талд. Энэхүү хуульдааны талаарх бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл нь тодорхой болтлоо нилээд хэдэн жил болсон. Гэхдээ одоо болцсон одоо түүхийн баримтуудаар нотлогддог. 11 сарын 5-нд 7 хоногийн турш үргэлжилсэн агаараас хийсэн бөмбөгдөлтийн дараа Израилийн цэргүүд Синай хойгт ялд байгуулж байх зуур Британи, Францын десантын цэргүүд Суэцийн сувгийн аман дээр барилах Порт Саид, Порт Фуад хотын орчин бус. Газар буусны дараа Британи, Францын цэргүүд Египтийн нисэх хүчний баазууд болон гол дэд утсыг маш хурдан эзэлж авсан. Дараагийн өглөө агарын бөмбөгдөлт Тэнгисийн цэргийн их бууны дэмжлэгтэйгээр одоо Британи, Францын десантын цэргүүд их газарт газарцсан. Одоо амфибиан лендинг гэж хэлдэг шүү дээ. Газар уснаа явагчаас буудаг. Одоо D-Day шиг л баггүй. Одоо Галиполи D-Day шиг. Энэ одоо энэ Тэнгисийн гүрнүүдийн үндсэн тактик болчихдог. Дэлхийн хаач дай хийж чадах. За ингээд тухайн өдөртөө гудамжинд одоо хотын гудамжинд болсон одоо ширүүн тулдаа үргэлжилсэн боловч Египтийн арим үнэхээр зэвсгэл технологи цэргийн хувьд бол сул дутуу байсан учраас байлдаа нэг талыг барьсан. Хитрхийн давуу талтай тийм тулдаан болж хувирсан. Байлдааны явцад Египтийн 600 орчим цэрэг амиас алдсан бол Их Британи, Францын тал ердөө 26 хүн цэрэг алдсан. Хамгийн хүн тохирлыг Египтийн ард түмэн амссан бөгөөд 1000 орчим хүн амиа алдсан. Агарын бөмбөгдөл их бөөний товтлогоноос болж олон мянган хүн орон гэрэг болсон. За энэ тухайн өдрийн орой өгөхөд Франц одоо Их Британи, Францын цэргүүд хотыг бүтэн хяналтанд авчирсан. Гэвч Египтүүд Суэцийн сувгийг өөрсдөө эвдэлж ажиллагаагүй болохоос сэргийлж чадаагүй. Тэд сувгийн нарийнхаа хэсэгт нь хэд хэдэн хөлөг гоцыг живүүлж сувгийг бүрэн хааж хэдэн сарын турш ажиглах боломжтой болгож хийсэн. Британи, Франц, Израилийн хамтран ажиллаж байгаа нь илэрхий байсан тул нэгдсэн улсын байгууллагын төвшөнд дэлхийн олон улс тэдний эсрэг эргэж эсэргүүцэл маш огцсон хурдтайгаар нэмэгдсэн. Дайны шүмжилсэн. Энэ удаад хамгийн сонирхолтой нэг кейс бол Америк нэгдсэн улс болон Зөвлөлт холбоотой улс аль аль нь энэхүү шаардлагыг нэгдсэн байр суурнаас эрс буруушаасан. Нэгдсэн байр суурнаас. Тэгээ Франц одоо Их Британий энэ үйлдэлийг зөвлөлтийн одоо тухайд ерөнхий сайдлагч хэлнэ л дээ. Одоо зөвлөлтийн удирдагч Никита Хрушев уламжлалт ёсоор ширүүн догшин уртаа мэдээлэл хийсэн бөгөөд Парис, Лондон руу пуужа харуун шүг сүрдсэн. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Dwight Eisenhower энэхүү шаардлагыг ёс зүйн болон хууль эрх зүйн үндэслэхүү гэж үзэн түүнийх нь Америк нэгдсэн улсын араар нь мэдэгдэлгүйгээр довтлсон явдалд өөрийн холбоотой болох Британиг ихэд ууртайгаар шүмжилсэн. Яг одоо Франц, Их Британи гэх мэт энэ улсууд ийм хэмжээний шийдвэр гаргаж үйлчлэх бүрэн эрхтэй байж болно.
олон улсын маргааны хүчээр шийдвэрлэх нь ухаалаг зохистой хэрэгсэл биш гэж бид буюу Америкийн нэгдсэн улс үзэж байгаа тул бидэнд ч бас мөн өөрийн байр суурийг илэрхийлэх эрх бий гэж Айзенхауэр хэлсэн. Та нар дайрдаг эрх байлаа гэхэд бид нар тэрийг буруушах эрх биш үү гэж хэлсэн. Айзенхауэр олон улсын анхаарлыг яг уул нь бол санааны үсэн гэхээр тухайн үе яг энэ үед л хэвдэлтэй давхцаана зөвлөлт холбоот улсын одоо зөвлөлтийн буюу Варшавын гэрээний улс орнууд одоо Унгар улс руу Унгарын бослогыг одоо нухчин дарахаар дарж ирсэн. Тийм болохоор Унгарын асуудалд одоо дэлхийн нийтийн олон нийтийн анхаарлыг төвлөрүүлж зөвлөлтийн Унгар руу хийж төрөмгийллийг одоо шүүмжлэх одоо хүсэлтэй байсан байхгүй. Тэгсэн чинь Суэцийн хямрал ингээд бүр том хямрал гараад тэр нь дарагдсан. Нэгсэндээ Унгарын Будапешт улсын үйл явдал бол Суэцийн сувгийн хямралд жоохон дарагдсан гэсэн. Ингээд одоо Унгар руу анхаарал хандуулах байсан хүслийг нь одоо эргүүлээд бүр Америкийн нэгдсэн улсын бодноос өөрөөр хийчихээр одоо дүүгдийн дэлхийн геополитикийн шатрын хөлөг дээр шал өөр эхлээд явчихж байгаа байхгүй. Тэгснэ өөрийнх нь хоёр холбоотон байж болох хоёр улснаас. Их Британи, Францын бодлогогүй төрөмгийлэл нь Арабын улсуудыг зөвлөлт холбоот улсын өвөрт улам ойртуулах аюултай байсан. Нүүбийн аюулгүй зөвлөлийн хуралдаанд Британи, Франц хоёр Израилийн Египт рүү хийсэн дайралт болон өөрсдийнхөө зүгээс цэргийн одоо ажиллагаа хийж хөндлөнгөөс оролцсон цэргийн ажиллагаа шүүмжилсэн тогтоолыг хориг тавьсан. Энийг шүүмжилсэн тогтоол гаргасан байхгүй. Аюулгүй зөвлөл. Тэрийг нь одоо аюулгүй зөвлөлийн 5 улс санал нэгжиж яадаг бол нөгөө хоёр улс нь байж байгаа шүү дээ. Их Британи, Франц. Тэр хоёр өөрсдийнх нь эсрэг тавьсан тогтоол дээр хориг тавьсан. За ингээд дэлхийн хоёр супер гүрэн халдлагыг эрс буруушуулж байсан тул Их Британи, Франц Нүүбийн ерөнхий ассамблеийн санал хураалт цаашлаад олон улсын хориг арга хэмжээнд орох эрсдэлтэй нүүр тулсан. Эдийн засаг нь аль хэдийн эмзэг болчихсон байсан Их Британи яг энэ үед хэрвээ одоо юу гэдэг нэгдсэн улсын байгууллагын ассамблеийн санал хураалт цаашлаад одоо олон улсын хоригт орох юм бол санхүүгийн зах зээл нь шууд эрсдэл айдсаасаа болоод Британий фунт үндэсний мөнгөнд дэвсгэртийн хань шунаад эдийн засгийн сүрэлд орох эрсдэл үүсэх байсан. Энд ганцхан аврал байсан. Тэр нь олон улсын валютын сан IMF-с авах хэмжээний зээл Британиг хямралаас аварч чадах байлаа. За хоёул дараагийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлэе. За хялбар хуримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банк өнөөдрийн дугаарыг маань ивент итгэж байгаа. За хариултаа хадгалъя гэд маш гоё үйлчлэгээ байгаа эднийд. За үүгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 болгож одоо урамшуулах гэж байгаа маань. Ер нь бол одоо зөндөл ярьж байгаа дөө тий. Хадгаламжтай байх чинь ямар хэрэгтэй вүлээ. Санхүүгийн сахилга баттай байх чинь ямар чухал юм бэ гэдгийг худалдаа хөгжлийн банкных маань ойлгуулах гэж ер нь их л хичээж байгаа. Энэ Монгол хүн болгол нэг хадгаламжийн танстай болчих юм бол хичнээн аштай юу даа л гэж бодоод байгаа ш сүүлийн үед тий. Бид нар өөрсдөө энийг мэдрээд байгаа байхгүй. Би жишээлбэл та хадгаламж энэ гэж юусэн мэдгүй байсан хүн чинь эднийх бүр ингээд байнга ингэж хэлээд ингээд надад сануулсаар байх тусам би хадгаламж гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг бүр яс цусаараа мэдрээд байгаа. Ядж хахад хажууд нэг зандаа гэж нэг хүн илт баяжаад байна. Илт баяжаад хадгаламж нээгээд түүгээр олсон мөнгөөр машин худалдаад авчихгүй юу. Тэнгүүд би энэ ч жоохон ингээд таталт өгд юм байгаа шүү дээ. Гидэж байна. За тэгвэл энэ одоо хэрхэн одоо хадгаламж нээгээд түүндээ яаж анхаарал хандуулах вэ гэдгийг бол жоохон юутай ажиллагаатай ажил байсан. Гэтэл худалдаа хөгжлийг маш амархан болгож хувиргасан байна. Жишээлбэл энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээ болохоор зөвхөн та юм худалдаж аваад карта уншуулаад тах тусам л таны хадгаламжинд мөнгө нэмэгдээд байна л гэсэн үг. Тэр чинь ямар нэгэн шимтгэл хүү энэ төр нэг юм руу төлөхгүй байгаа шүү дээ. Өөрийнхөө хадгаламж руу л мөнгө игээд байна гэсэн үг. Жишээлбэл 95,000-аар хүнс авчаад тэрнийхээ одоо төлбөрийн төлөختө 100,000-ыг уншуулчих юм бол танд их дарамт мэдрэхдэггүй шүү дээ тий. Тэгвэл тэр 5,000 чинь таны данс руу ороод байна гэсэн үг байхгүй. Ер нь юунуудын үйлчлэгээнүүдийн нээгээд ерөөсөн мартчмаар юм бэл. Тэгээд жил 2 жилийн дараа бүр хичнээн их мөнгөтэй болцсон байх. Энэ ч одоо өөрөө мэдхгүй карманаас мөнгө болохоор хичнээн гоё байдаг үлээ тий. Тэрэн шиг л юм болох гэдэг байгаа байхгүй. Гэхдээ тэр кармандах мөнгө чинь хүү тооцогдоод өссөн байх болно гэдгийг санах хэрэгтэй. За ингээд тэр 25-аас 50,000 болгож үржүүлж байгаа одоо үйлчлэг нь урамшуулна 4 сарын 12-наас 5 сарын 13 хүртэл одоо ер нь цөөхөн хоног үлдсэн байгаа юм байна. Та бүхэн одоо яараараа гэж хэлдэг тийм ээ. Гэхдээ ер нь ингэчмэр юм хэлээ те. Нэг өдөр гаргаад бүр цаг зав гаргаад худалдаа хөгжлийн нэг салбар руу очиод ер нь уулзчмаар юм бэл. Танад ер нь яг ямар үйлчлэгээ надад таньсан юу вэ гэд. Тэгэхээр танд бүгдийн сайхан тайлбарлаад өгч байна. Тэг ганцхан өдөр шүү дээ тий. Тэгээд ер нь нэг өдрийг зарцуулаад өөрийнхөө санхүүгийн сахилга батыг нэг одоо яагаад хангаад тэгээд нэг очиод уулзчмаар санагдсан надад.
Та чинь хадгаламжтай болов? Би ядахгүй хадгалнаа. Яасан ямар уддсан юм бэ? За дэлгэрэнгүй олон мэдээлэл дагуу хөөхттэй хэцүү ба шүү дээ. дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 886977 дугаар хавцаар холбогдож болно. За тэгээд ер нь бол салбар дээр очиод уулзчаарай. За мөн TDB-CGM гээд TDBM-CGM гээд вебсайт нь байгаа. Үгээр зочлоод та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За баярлалаа амрах. За ингээд одоо түрүүн тэр нэг Суэцийн сувг бол Отtomан эзэнт гүрний үед бол баригдсан. Гэхдээ яг тухайд бол автономт эрэхтэй буюу одоо тэр Халебийн одоо хугацааныхан одоо пашаа захирч байсан. Тэгэхээр яг одоо нэр төдий Отtomан эзэнт гүрний харьяа байсан гэсэн үг. Тэр бас хэлэхгүй бол Отtomан чимшиг юу чимшиг хоёр тал руу нэлж гисэн. Бас тэрийг анзаалруулчих. Их Британи нөгөө нэг хямралтай байгаа тийм. Тэгэд одоо эдийн засгийн аврах одоо тэгвэл одоо дотоод байдал нь ч гэсэн хэцүүд нь эдэн өөр огцорно гэхэлэр улс төрийн ч гэсэн дотоод асуудал нь хүнд. Ингээд олон улсын валютын сангаас их хэмжээний зээлэл одоо Их Британий хямралаас аварч чадхаар байсан. Гэвч IMF буюу олон улсын валютын сан чинь нэгдсэн улсны байгууллагын одоо харьяа Бреттон Вудсын системийн нэг институт гэхгүй юу? Нүүб гэдэг чинь улс төрийн байгууллага бол валютын сан гэдэг чинь санхүүгийн байгууллага. Дэлхийн банк гэдэг чинь банкны байгууллага гэсэн үг. Дэлхийн техник. За тэгэхээр олон улсын валютын сан гэдэг нь одоо тухайн дэлхийн санхүүг хариуцж байгаа санхүү эдийн засгийг хариуцж байгаа томоохон санхүүжилт хийдэг байгууллага учраас одоо тодорхой хэмжээр Америк маш өндөр нөлөөт оролцдог. Тэгэхээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Айзенхауэр нэгдсэн улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Египтэд гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрөх хүртэл нүүбээр нэг санал хураагаад Египтэд гал зогсоох санал одоо тогтоол гаргалаа шүү дээ. Энийг хүлээн зөвшөөрөх хүртэл Их Британд одоо энэ олон улсын валютын сангийн санхүүгийн тусламж үзүүлэх хоригдсон. Шууд тушаасан л гэсэн үг байхгүй. Тийм. За одоо монголч нэг санхүүгийн олон улсын валютын сангаас хямархаараа л мөнгө авдаг шүү дээ. Жохон мөнгөтэй болохоор даруулж идэж ууж байгаа л тэгэл маргааш нь болохгүй юм шиг идэж байгаа нөхөдөр нь маргааш нь олон улсын валютын сангаас мөнгө зээгээл дэгэндээ ордог шүү дээ. Энэ бол зүгээр их валютын сангийн асуудалтай биш аахгүй бидний өөрийн тэнэгээс болж байгаа. За ингээд одоо олон улсын шүүмжлэл дотоодын эсэргүүцэл өөрийн засгийн газрын кабинет дотроос хүртэл одоо дарамт шүүмжлэл дарамтанд орсон ерөнхийдөө ийдэн сонголт өгөрсөн үндэ баг байгаагүй. Британий цэргүүд Египт газарснаас ердөө 2 хоногийн дараа тэд гал зогсоосноо зарласан. Холбоотон Их Британи нүүр буруулсан тул Францын хувьд ямар сонголт үлдээх юм байсан. Тэд хөдөлгөө Нүүбийн түүхэнд хамгийн анхны томоохон ихийг сахиулах ажиллагаа эхэлж Дайнаас ирсэн нэгдсэн улсны байгууллагын ихийг сахиулах цэргүүд Британи Францын оронд Египтэд байрлаж гисэн. За ингээд ямар ч гэсэн гал зогсоосон. Британи Францын цэргүүд ачаа бараагаа багалж буцаад хөлөг онгоцондоо суухад албан ёсны тайлбар нь ажлаа амжилттай дуусгасан mission completed гэдэг нэртэй байсан. Гэвч үнэн хэрэгтээ Суэцийн ямрал Их Британи Францын хувьд бол маш их дөрмжлөл бүтлгүүтэл байсан. Улс төрчид нь болчингүй шийдвэр гаргаж цэргийн үйл ажиллагааны зорилго нь тодорхойгүй сарниатай. Дээрээс нь олон улсын зүгээс одоо эн чинь бас нэг олон улсын PR гэж нэг юм биш үү? Дэлхийд дахинд. Олон улсын зүгээс дарамт шахалт улам нэмэгдэх тусам Их Британий цэргийн бүх үйл ажиллагаа зогсоохоос өөр аргагүйсэн. За би одоо зүгээр яг өнөөдөр болж байгаа Украины дайны үйл явцыг ингээд харахаар яг одоо тэр олон улсын хамтын нийгэмлэг буюу дэлхийд дахины хүн амын үзэл бодол бол одоо Украины талд байна уу, Оросын талд байна уу гэвэл одоо манайхан бүгд л хэлэх чадах байна. Эний чинь нөгөө нэг яриад байгаа тэр гадаад нөхцөл байдал, дэлхийн хамтын нийгэмлэг доторх байр суурь, зөв дайны уу, буруу дайны уу гэдэг асуудал болж байгаа гэсэн үг л дээ. Зөв энийг тайлбарлаж хэлэх юм бол. Энэ чинь зөвхөн дайнаасаа гадна дажин нүртэх чухал гэдэг байхгүй. За ингээд одоо тэр жилийнх нь өвөл нь Израилийн Америк нэгдсэн улсын шахалтаар Израиль мөн Синай хагас цэргээ татсан. Суэцийн хямралын дүнд Их Британи, Франц улс өөрсдөө 2 дугаар зэргийн гүрэн гэдгийг хүлээн зөвшөөрд хүрсэн. Их Британи, Франц хоёр Америк нэгдсэн улсын байр суурийг эхэлж тандаж харгалзаж сонсохгүйгээр дэлхийн давцанд хүснээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг ойлгосон. Цаашид Америк нэгдсэн улстай хадгалсан онцгой харилцаагаа хизээч эрсдэлд оруулахгүй байх ёстой гэсэн нэгэн айхтар сургамжийг Их Британий гадаад бодлого авсан энэ үйл явдал байсан. За Француудын авсан сургамж бас нэг өөр. Францууд Британи Америкийг найдвартай холбоотой түнш биш гэж үзсэн. Найдвартай. Хүсвэл өөрсдийнхөө сайн сайхны төлөө намайг бол мөрж ийн. Ийм учраас Европын улс орнуудтай ойртож хамтарч ажиллах нь тэдний ашиг сонирхолд илүү ашигтай болсон. Энээс хойш ерөнхийдөө Францууд зүйл холбоот улсад их дотн болж эхэлсэн. Тийм ч учраас Францын одоо Alain Delon, Milon гэх нэг баахан Франц дуу муу кино өвдөр ингээл үзээд идэх чинь сайн дээ биш. Франц
Орос 2, Зөвлөлт холбоот улс 2 соёлын харилцааг сайжруулсан. За улс төрийгөө биш юм аа гэдэг. Хичнээн НАТО-гийн гишүүн улс шүү дээ. Тийм учраас нөгөө Францад, Оросд Зөвлөлт холбоот улсад Оросын хаант улсад Францын соёл уусаа давангуй байсан суурин дээр Францын соёл маш хүчтэй орж ирсэн байна. Тэгэхээр социалист улсад коммунизмын блокт байгаа улсад Францын соёл хүчтэй орж ирдэг шүү дээ. Зурагт мөртөө Фантомас гэл кино үзэж үзэлээдэг. Америкийн баахан кинонд үздэг чинь эснэ Америкийн кинонд үздэг мөртлөө Британий кинонд үздэг мөртлөө энэ чинь ийм учиртай юм шиг. Тийм. Энэний дараа 1971 онд санаж байна. Шарл де Голль одоо Орос руу Зөвлөлт холбоот улс руу айлчилсан. Энэ чинь хоёр орны харилцааг бүлээрүүлсэн гэсэн үг байна. Энэний эхлэлцэг. За ингээд одоо юу гэдэг Франц улс иймэрхүү сургамж авсан. Израиль тавьсан тодорхой зорилготой хүрсэн эндээс аргагүй леврэнүүд л дээ. Тираны хоолойг Израиль хөлөг онгоцнуудаа нээж чадсан. Гэвч Насер засгийн эрхэнд хэвээр байгаа цагт Египт болон бусад Арабын орнуудтай дахин дайн мөргөлдөөн гарна гэдэг бол цагтай бөмбөгтэй адилхан гэдгийг бол бас ойлгож авсан. Синайн дайн болвол Синайн кризис Синайн дайн гэдэг Суэцийн хямрал болвол 10 жилийн дараа болох илүү шийдвэрлэх 6 өдрийн дайны өмнөтгэл байсан. Британий ерхий сайд Сэр Энтони Эден улс төрийн замнал болон эрүүл мэнд нь үүгээр төгсгөл болж парламенттай Израильтай хийсэн нууц зохицооны талаар худал мэдүүлэг өгснийхэн дараа огторсон. Арабын ертөнцид Европын империалистуудтай, Европын гүрнүүдтэй тэмцсэн баатар, тэднийг ялсан баатар хэмээн өргөмжлөгдсөн ерөнхийлөгч Насер үнэндээ бол Америк нэгдсэн улс нүүбийн оролцооны ачаар аврагдсан тэр байсан шүү гэж. Гэвч түүний хэрэгжүүлсэн шинжилэл Арабын эрх ашигыг хамгаалсан бодлого, гадаадын их гүрнүүдийн хөндлөнгийн оролцоог эсэргүүцсэн үйл хэрэг нь түүнийг ойрох орнуудын Арабын орнуудын дунд өнөөдрийг хүртэл хүндлэгддэг түүх удирдагч болгож хувирсан. Америк нэгдсэн улсын хувьд Суэцийн хямралын үзүүлсэн нөлөө магадгүй хамгийн далайцтай байсан. Америк нэгдсэн улсын хувьд. Эндээс ер нь Америк хамгийн том одоо тийм бас джекпот авсан. Одоо тийм хамгийн том шагналаач авсан гэж хэлж байна. За тэгвэл төсөөлье. Их Британи, Францын нэр хүнд Арабын улс орнуудын дунд шалаар нэг болсон. Зөв. Одоо Египтийг эзэлсэн учраас. Ингээд ирэхээр ойрох орнуудад зөвлөлт холбоот улсын нөлөө маш хүчтэй тэлэлт их явагдах нь тодорхой. Тэгэхээр Америк, Их Британи, Француудыг хүлээж авахгүй учраас хэнийг хүлээж авах вэ? Ойрох орнууд. Америкийг хүлээж авна шүү дээ. Оронд нь. Тэгэхээр Америк одоо зөвлөлт холбоот улсын нөлөөг, коммунистуудын нөлөөг одоо цайзгаарлаж түнтэй тулахын тулд барууны ертөнцийн одоо газрын тосны нийлүүлэлтийг Seven Secure гэдэг чинь баталгаажуулж хадгалж үлдэхийн тулд Америкийн нэгдсэн улс энэ бүх санаачлалыг гартаа авах болсон. Энэ үеэс эхэлж ойрох орнуудын хямралд Америк гэдэг улс цоо шинээр тогдогч болж ирж ирсэн. Тийм байна. Ийм учраас Ирак, Ираны дайн, Персийн булан өнөөдрийг болох үйл явдал энэ бүхнээс эхэлсэн гэсэн үг. Тийм. Сэлгээний тогдогч орж ирсэн гэсэн. За ингээд Суэцийн хямрал нь бол энэ докторгүй бүс нутагт Америкийн оролцоог огцом нэмэгдүүлж хурдсагсан. Үүний үр дагавар одоо ч хүртэл үргэлжлэсээр байна. Тэгээ Афган нэтраас бол сайхан л гарч явж байгаа шүү дээ. За баярлалаа амраах. Энд чинь тэгээ 6 өдрийн дайн чинь 10 жилийн дараа болж байгаа. Тий. Тэгээ уг нь бол Египтэд одоо нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулагчд гэж хэлэх үү те. Одоо байхгүй. Одоо байхгүй. Тэр нөгөө 6 өдрийн дайны хөөгөө явуулчихдаг шүү дээ. Тий, дөнгөж орж ирэнгүүтээ дайны сэргээ гаргаад авчихж байгаа шүү дээ. Тий. Тийм учраас. Нөгөө угаасаа дайн болох нь тодорхой гэдэг мэдэнгүүтээ дайн сэргээ татчих байгаа байхгүй. Яг л тийч байлж болох юм чинь. Тийм баг. За баярлалаа амраахаа. Түүн нэрэ Ливерпул 20 дахь төрөг авсанд баяр хүргэе. Баярлалаа. Би бас дэмждэг шүү. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр замун 83.3 107 студионы Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Монгол хүнд шинэ машин ураатай сайн моторс болон хялбар хуримтлал үйлчилгээг нэвтрүүлсэн худалдаа хөгжлийн банкийн мэдтгэлээ. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм.
шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.